За хажуудаага хүмүүстэй мартахгүй тулд хэлэхгүй. Тэнцвэрийн мэрэгэн ухаан. Ухаан ба хэл хязгаараа мэдгэн. За Библи бол Бурхны тухай ер нь бол теологч нар юу гэж Библи бол 40% Бурхны тухай ярьдаг. 60% нь ер нь хүний амьдралын тухай ярьдаг гэж хэлдэг. Би ч бас үүнд итгэдэг. Библиэр дүүрэн хүмүүс Бурхныг дагсан, нэг бол Бурхан дуулуургүй байсан хүмүүсийн түүх гардаг. Би бол түүхт маш дуртай. Монголын түүх, хаадуудын түүхийг ч үргэлж одоо ер нь сонсдог. Подкаст сонсдог, бас үнэхээр сонирхдаг. Яг тэгвэл түүх биднэрт хэрхэн ирээдүйдээ яаж амьдрах вэ? Ямар сонголт хийх вэ? Үр дүнд нь ямар үр дүн хүлээж байгаа вэ гэдгийг түүх бидэнд хэлж идэг. 10 хуулигдсан харах юм бол 4 хууль нь тийм ээ. Эхний 4 хууль нь хүн Бурхантай хэрхэн харилцаатай байх вэ талаар бичсэн мэт. Тэгвэл үнэлсэн 6 хууль нь хүн энэ дэлхий дээр тийм ээ хэрхэн зөв амьдрах вэ талаарх болоо. Тэгвэл 10 хуулийн тэр 6 хуулийг харахад өөрийнхөө хэл хязгаарыг мэдэж тэр хэл хязгаараа сахиж хэл хязгаар дотроо амьдрах тухай хэлсэн байдаг. Зарим бүр одоо эрчүүдийн үйлчлэл хийдэг одоо хүмүүс зээлзүүд. Энэ 10 хуулийн ер нь энэ хүмүүс тамаатай хууль нь бүгдөө бараг эрчүүдэд хэлсэн юм биш үү? Хөршийнхөө ихнэр одоо бүү шун. Хөршийнхөө эд мал адгуус юунд ч гэсэн бүү шун. Бүү завхаар. Тэ мэдээж Бурхан бүхэн тандан хэлсэн байна. За өнгөрсөн 7 хоногт манай аав нар уулзлаа өглөө. Сайхан ярилцсан, бие биендээ хуваалцсан. Нэг гайхалтай зүйл нэг юм бол хэдийгээр хамаагүй одоо тийм ээ 20 насаар ах, 10 хэдэн насаар ах дүү байсан ч хамаахгүй. Амьдралаа хуваалцаж бүгдөө энэ цаг үед туулж байгаа. Зүйлээ хуваалцсан бие бинийгээ ухаажуулж байгаа. Энэ бол Бурхан бидэнд өгөгдсөн гайхалтай ивэл өрөөл. Энэ нэгэн дээр тийм боломж байхгүй. Ер нь нууж халахалдаг. Гэтэл итгэгч эрчүүд бол даруугаар тийм ээ би бас ийм зүйлийг туулж байна. Би ийм сонголт хийсэн. Ингэсэн учраас гээд залуучуудаа ухаажвал. Залуучууд нь ахмадуудад урам зориг өгч байгаа. Залуу хүний тэр эрч хүч. Тийм үү? Үнэхээр ирээдүйн төлөө гэсэн тэр халуун зүрх сэтгэлээрээ одоо эрчүүд ах нартай урамыг өгч байгаа. За тэгвэл бүгдөө өнөөдөр Библиэс 2 дугаар шастрын 26 дугаар бүлгээс хамтдаа суралцсан. 16 дугаар ишлэлээс. 2 дугаар шастрын номын 26-гийн 16-аас. За энэ бол Үзцээ хааны тухай гарч байгаа. Яг 16 дугаар ишлэл хүртэл 1-ээс 15 дугаар ишлэл хүртэл бол Үзцээ хаан хэрхэн хаан болж хэрхэн сонгогдож, хэрхэн хүчрхэг хаан болж амьдрсан талаарх гайхалтай урам зориг авмаар түүх хөрөндөг тийм үү? Бурхан түүнийг өргөж, Бурхан түүнийг нэр алдартай болгож 15 дугаар ишлэлийг л харах юм бол ямар гайхамшигтай Бурхан түүнийг өрөөсөн талаар гарч байгаа. Гэтэл 16 дугаар ишлэл ихтэй сонирхолтой. Би энэ гэвч гэдэг үгийг Библиэс хідэнтэй хүмүүсээс уншдаг. Давидыг чулуугаар алхаар хүмүүс нь хоорондоо ярилцаж шинжилж явах үедсэн Давид яасан бэлээ. Гэвч Давид өөрийн Бурхан эзнэр өөрийгөө зоригжуулав гэж хэлсэн мэт. Энэ гэвч гэдэг маш чухал. Энэ бол сонголтын талаар ярьж байгаа. Үйлдэлийн талаар ярьж байгаа. Тэгвэл энэ дээр өнөөдөр 16 дугаар ишлэлээр гэвч хүчрхэг боломогц түүний зүрх сэтгэл ихэд бардан болсноос болж тэрээр завхарч өөрийн Бурхан эзний эсрэг хар шим хийвэ. Тэрээр за ямар хар шим хийвэ тэгвэл тэрээр утлагын дахны ширээн дээр утлаг өгүүлэхээр эзний сүмд орсон юм аа гэсэн. Энэ зэрэг бид нар сайн тийм буруу зүйл гэж юу? Бурханд хүндэтгэл мөргөл өргөх гэж штэ. Гэтэл энд юу гэх юм бол дахилч нар хийдэг зүйлийг хаан хийх гэж оролцсон байна. Энэ бол болохгүй зүйл. Тэгээ би түрүүс юм уу? Тэнцвэрийн мэрэгэн ухаан ба хэл хязгаараа мэдэх нь чухал. Бид нар хийж чадахгүй учраас хийдэггүй биш. Хийх ёсгүй учраас бид нар хийдэггүйгээ мэдэх нь чухал байдаг. Тэгээд цаашаа харах юм бол түүний араас дахилж Азария болон түүнтэй хамт зоригт дэрс болох эзний 80 дахилж орсон гэж хэлж байгаа. Тэд Үззээ хааныг эсэргүүцэж түүнд Үззээ эзэнд утлаг өгүүлэх нь чиний үүрэг биш. Харин утлаг өргөхөөр ариусгагдсан Аароны хүүгүүд болох дахилч нарын үүрэг юм аа.
ариун газраас гарагтун. Учир нь чи хар шим үлдсэн бөгөөд эзэн бурхнаас хүндлэл хүртэхгүй болно гэвэ гэсэн. За 80 дахилч чинь нөгөө зоригт дээрс бурхны сонгосон Аароны удмын 80 дахилч чинь Үззээ хаанд тодорхой хэлсэн байна. Энэ бол чиний үүрэг биш ээ. Хаан минь та бол хаан байхдаа бол хүндлэгдсэн хүн байж болно. Та мундаг зүйл хийсэн. Та ингээд нэгээс 17 дугаар ишлэл харах юм бол гайхалтай зүйлсүүдийг зохион бүтээсэн байгаа. Санаачилсан. Зэр зэвсгийг зохион бүтээсэн. Тэр Израиль үнэхээр тэр өөрийнхөө одоо тийм ээ хаанчилж исэн тэр харьяанд байсан ард түмэн улс орноо хүчрхэгжүүлсэн. Тийм. Тэгээд юу ч хэлсэн бэ? 19 дэх. Харин Үззээ утлаг өргөхөөр утлагын бобрыг гартаа барин уурлаж хилэгнжээ гэсэн. Түүнийг дахиж нарт уурлан хилэгдэж байх үед духан дээр нь уйман өвчин гарчээ. Энэ нь дахиж нарын өмнө эзний өргөнд утлаг уугуулдаг дахлын ширээний хажууд болсон билээ. Ахлах дахилч Азария болон дахилч нар бүгд түүн рүү ирэхтэл харагтун тэр духан дээрээ уйман өвчтөй болсон байв. Тэд түүнийг тэндээс түргэн гаргажээ. Эзэн түүнийг зогсон учраас Үззээ өөрөө ч бас гарах гэж яаравчлав. Үззээ хаан өөхөх өдрөө хүртэл уйман өвчтөй байж тусдаа өргөөнд уйман өвчнөдөө амьдарчээ. Учир нь тэрээр эзний өргөөнөөс таслагдсан юм. За түүний хүү Йотам хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүвэ гэсэн. За энэ Үззээ хааны нэгэн амьдралын түүхийг нэгээс бүгдээр харах юм бол 21-р эшлэл хүртэл харж байна. Үззээ хаан бол үнэхээр хүчирхэг хаан байсан. Үззээ хаан бол үнэхээр хичээл зүтгэлтэй хаан байсан. Тэр маш шаргуу нэгэн байсан. Тэр маш айдитэй. Тэгээ зохион бүтээж үнэхээр хүмүүсийг удирдан манлайлах чадвартай, одоо лидершиптэй удирдагч байсан. Тэгээ тэнд Үззээ хаанд нэг зүйл дутвал. Та нар санаж байгаа бол Исая 6 дугаар бүлэг дээр Үззээ хааны нас барсан жил Исая эзний өргөнд байхдаа эзэнтэй уулздаг. Нэг юм бол эндээс харж болно. Үззээ хаан бол Бурхныг хүмүүст харуулах гэдэг биш, өөрийгөө хүмүүст харуулах гэдэг хаан байсныг харж байна. Тэгээ Үззээ хаан нас барсны дараа Бурхан өөрийгөө Исаяд харуулж байгаа. Тэгвэл энд байгаа би аав нараас асуув. Бид нар хүүхдүүдтэй Бурхан биш. Бид нар Бурхныг тэднэрт таниулах хэрэгтэй. Бид нар бурханлаг үлгэр дуурайлыг бид нар үзүүлэх болно. Тодорхой хугацаанд Бурхан биднэрт үр хүүхдүүдийн маань хамт амьдруулахаар зөвшөөрсөн. Харин нэгэн цаг ирэх үед тэд явах болно. Тэд юугаар амьдрах вэ? Бидний үзүүлсэн үлгэр дуурайлаа сонголт хийж амьдрна. Тэгвэл ямар бид нар бурханлаг сонголтыг тийм ээ байдлыг сонголтоо болгох юм бол тэд тийм сонголтыг гэнэ. Тэгвэл Үззээ хаанд нэгэн дутуу төлмөр зүйл байсан. Тэр 15 дугаар ишлэл дээрээс харах юм бол маш алдар нэртэй болсон. Ер нь хаадуудыг харахаар Библиэс гадуурч өөр улс орнуудын хаадуудыг харахаар тэд нэр алдарт хүрэхээр яадаг бол өөрийгөө бурханчлах гэж оролддог. Хандаггүй. Тэгээ миний ментор надад одоо бидэрт юу гэж зөвлөдөг бол хүнд алдар зогхгүй гэж ярьдаг. Би бас энэтэй санал. Биднэрт алдар нэр зогхгүй. Бидэрт Бурхны таалал зохино. Амен. Бурхны мэрэгэн ухаан биднэрт зохино. Мэрэгэн ухаантай хүмүүсийг харахаар гоё харагддаг. Тэр зөв сонголт хийж байгаа. Зөвхт амьдарч байгаа хүмүүсийг харахаар гоё үд. Баярхаал. Өмсөж зүүлсэн унаж яваа унаа орон байраараа хүмүүс цайрхаж бардамж байгаа хүмүүсийг харахаар бид нар хүмүүс юу яадаг мэдэрдэг тийм үү? Тэр Үззээ хаанд бол нэг одоо дутмаг зүйл нь юу гэх юм бол хаан цогсохоо мэддэг. Тэр ерөөсөө хааз гიშгэх ёстой гэдгийг л мэддэг болохоос биш тийм ээ? Торонз гიშгэх ёстой гэдгийг мэддэг баг. Заримдаа бид нар ингээл ажил хийгээл, заримдаа бид нар ямар нэг юм амжуулаад та нар мэдэрч ирсэн байж магадгүй. Ингээ бүр ингээд ямар нэг юм хийх ёстой гэдэг ингээ гар салгалаад. Ямар нэг юм амжуулах ёстой гэл ингээл. Би ч ингээ зүгээр байж болохгүй гэ. Тэр үедээ бид нэ зогсож сурах ёстой. Өнөөдөр хийх ёстой зүйлдээ төлөвлөсөн зүйлдээ хийц одоо болоо. Маргааш та санаа тавь. Энийг маргааш хийх бол. Өнөөдөр л өста цаг байгаа дээр амжуулчих. Өнөөдөр л ихгүй бол болохгүй. Уулзсан дээрээ л би хэлье. Энэ бол Үззээгийн хандлага. Хаан зогсох ёстой юм.
бид нарт мэрэгэн ухаан, ямар мэрэгэн ухаан бидэд хэрэгтэй гэх юм бол цаг улирлаа мэддэг мэрэгэн ухаан хэрэгтэй гэдэг. Тэгвэл өнөөдөр Удсын ханаас бүгдөө чухал зүйлсийг сурья гэж бодож байна. Маш чухал цөөхөн хитэн зүйлсийг зэ. Цөөхөн хитэн зүйлсийг. Та бэлэн үү? Бид эхлээд тэрний өмнө би тэнцвэрийн талаар нэг хит хитэн зүйлсийг би ChatGPT-гээс хайсан байхгүй юу? Тэгсэн чинь ингэж байна. Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох хоёрын хооронд тэнцвэрийг олох нь итгэлийн үндэс гинэ. Бид нар ер нь хитрхи ингээл яриад, хитрхи ингээл яриад байгаа учраас итгэлгүй болчтой бид нар. Ягаад гэвэл хүмүүс бидэнд итгэхээ бол. Энэ хүн ярьж лээ тий. Тэгээд угаасаа болдгүй. Тэгвэл бас нэг хүн өөх ба авах хоёр тэнцвэртэй байвал харилцаа урт настай гинэ. Ингээл бид аваад байдаг. Харин өхөө мэдэхгүй байх үед харилцаа таслагдж байна. Нөгөө талаасаа заримдаа биднийг хүмүүс гомдоодог. Заримдаа биднийг хүмүүс шархлуулдаг. Эргээд дүгнээд үзэхээр дэндүү сайн хандсан учраас хүмүүс биднэрт тоомжиргүй ханддаг. Заримдаа бид нар үгүй гэж хэлэх ёстой байсан. Заримдаа чи өөрөө хий. Чи өөрөө болго. Чи өөрөө зохицуул гэж хэлэх ёстой байтал бид нар өмнөөс нь хийж, өмнөөс нь зохицуулж, өмнөөс нь сайн хандсаар байтал бид нар дараад нь яадаг юм бол үл хүндлэлтэй ханддаг. Тэгээ бид нар үр дүнд нь яадаг вэ? Шархалдаг. Тэгвэл бас нэг ийм үг байна. Зүрх сэтгэл, оюун ухаан хоёрын дууг зэрэг сонсож чадвал жинхэнэ тэнцвэртэй амьдрал гинэ. Зүрх сэтгэл, оюун ухаан хоёр. Тэгвэл хараа. Удсын хаан тэр 80 дахилж энэ бол таны үүрэг биш ээ гэхэд уучлаарай. Би ястаа буруу зүйл хийсэн байна гэд эргэсэн бол энэ зүйл болохгүй байсан. Уйман өвчин тусахгүй байсан. Гэтэл бүр уурлаж гэлгэнсэн байгаа. Тэр зүрх сэтгэлээ оюун ухаанаа сонсгоо байсан. Юу би зөв юм хийж гинөө, буруу юм хийж гинөө. Сонсгоо байсан. Солонгосчууд бас нэг ийм үг гэдэг. Эхнэрээ бас нэвигейшнээ сонсохгүй бол тэгэл буруу замаар явна гэдэг үг гэдэг. Нэг машины нэвигейшн тий. Ер нь бид нар эхнэрээ сонсохгүй. Яг бол эхнэр хүмүүс тийм нарийн зүйлсүүдийг харж идэг. Чи нэг сүүлийн үед жоохон ингээд дээ шүү. Чи сүүлийн үед жоохон бардам байгаад дээ шүү. Чи сүүлийн үед жоохон тэр хүнийг жоохон ингээд таагүйгээр яриад дээ шүү. Чи сүүлийн үед жоохон ингээд дээ шүү. Тэгээ эхнэрээ сонсохгүй байх юм бол нэвигейшнээ сонсгоо байл тийм үү. Тэгэл энэ буруу яриад байна. Энэ буруу заагаад байна. Ер нь би мэдэж гин гээл. Тэгэл тойрол байдаг тийм үү. Тэгээ ирчүүд бид нар чи ер нь төөрсөн гэдгээ хүлэн зөвшөөрдөггүй шүү дээ. Өчтөр бид нар нөгөө стаффотойгоо ретрит хийгээд би дагуулаад зүүн бүрөө явсан. Би чи өмнө ингээд зүүн бүрэн тогтож тэгэж гол мол дээр нь байж үзээгүй байхгүй. Яг мэддэг юм шиг л явдаг байхгүй. Ингээл өөрөө бол ингээд за яана гой газар олдохгүй байх үедээ энэ хүртэл дагуулаа явцдаг. Гэтэ бол ингээд эрэгтэй хүмүүс төр тийм байдаг. Харин зандаа бид нар яана би сайн мэддэггүй. Надад туслаач. Мэддэг хүн байвал хэлж өгөөч. За ийм нэг тохиолдол байсан уу? Гэртээ ингээл одоо юу гэдгийг ямар нэг юм угсархаар ингээ шинээр авлаа. Бид нар ер нь тэр нөө заавар мааврыг харах дурггүй тэгж цаг үржсэнээр өөрөө эхлээд оролдоод үзье. Яг угсраад байдаг эрэг бол тэнгүүд их сонирхолтой. Яг ингээ хамт ингээ угсарж байхад бүр ийм үг сонсчихсон байхгүй. Энэ угаасаа үйлдвэрээсээ илүү болттой хийчих. Амар ихтгэлтэй байгаа байхгүй. Энэ угаасаа үйлдвэрээсээ запас болттой хийчих. Өөрөө нөгөө угсарж байгаа сүлдээ яг л өөрийнхөө зөв гэж боддог. Тэгэхээр Удзэгийн хувьд бол Удзэн хааны хувьд бол би хаан зогсох ёстой вэ гэдгээ мэдэх нь чухал байсан. Тэгвэл би жинхэнэ сүнслэг байдал бол жинхэнэ хүндлэг байдлаар илрэн гардаг. Жинхэнэ бурхантай харилцаатай хүн бол хүнлэг амьдрна. Хүмүүстэй хүнлэг харилцаатай. Ер нь Азийн арай чуулгана. Би шашинлаг болох үедээ гэдгээс маш их хамгаалал. Тийм учраас би номд ер нь хүмүүст илүү ихтэй хүртээмжтэй үг хуваацахыг хүсдэг. Яг бол чуулган шашинлаг болох юм бол хүнлэг биш болж эхэлнэ. Бурхныг л магтах нь чухал. Би станаараа залбирах нь л чухал. Чи ерөн сүүлийн үед залбирахгүй байна те гэд ингээ шүүгээл ирдэг. Гэтэл хүний амьдрал бол өөр. Яан зүрийн амьдралаар амьдарч байгаа. Тэнд ойлгож өгч, тэнд тэр хүний төлөө залбирж өгч, тэр хүнд тэр сонголтыг үлдээж ингэх нь чухал байдаг. Жишээ нь гэрлээд 15 жил болж байгаа миний
амьдралын сонголт магадгүй тийм ээ гаргаж байгаа зүйлсийг өнөөдөр 1 жил болж байгаа гэр бүлүүд мэдэхгүй байж болно шүү дээ. Тэрийг үлдээж өгнө. За туулах хэрэгтэй юм а туулж хүлээцтэй хандаж. Тэгэхээр Библи хэлдэг тийм үү? Одоо Паул Тимот гэдэг залуу удирдагч хэлдэг. Настай хүнтэй зөөлөн харилцаарай. Түүнийг тийм ээ одоо ээлдгээр ятгаарай. За залуу хүмүүстэй бас нэг өөр. Энд чинь юу гэж юм бол тэнцвэрийн тухай ярьж байгаа. Тэнцвэрийн тухай. Тэгэхээр бид нар нэг зүйлийг үнэхээр бодох хэрэгтэй. Хүний уур хилэн дээр Бурхны зөвхт байдал хэрэгждэггүй. Хүний уур хилэн дээр Библиэд хэлжсэн байна. Та нар хайгаарай. Хүний уур хилэн дээр шүү заяа. Бид нар бурханлаг уур хилэн гэж байна. Яг тэгвэл зөв зүйл ингээд голдролоос гарах үед бид нар ууралдаг. Яг тэгвэл тэр хүний төлөө, Бурхны хаанчлалын төлөө бид нар хэлж байгаа. А гэтэл хүний уур хилэн гэж байна. Өөртөө таатай ойлгох юм. Узын хаан яг л ингэж хүний уур хилэнгээр тэр дахилч нарт уурсан. Учираас тэгвэл өнөөдөр бид нар ингэ шууд духан дээр уян өвчин гарахгүйсэн сүнслэг байдал дотор, оюун санаа дотор, зүрх сэтгэл дотор одоо өвчлөлт. Тэгвэл өнөөдөр үзэгээс бүгдөө 2 чухал зүйлийг сурах. Нэгдүгээр өөрийгөө таньж мэдээрэй. Би ер нь юунд дуртай вэ? Би юунд дургүй вэ? Би ер нь яахаар тавгүй болж байна? Би яахаар баярлж байна? Би ер нь өнөөдөр өглөөчсөн алхсан. Тэгээ би алхахаар маш тайвширдаг. Алхахаар маш их боддог. Алхахаар би өөрийгөө маш их тийм эргэцүүлж боддог. Би тийм их харилцааны ингээ хүн юм шиг харагддаг мөртлөө бас харилцаанаас маш ядардаг. Тэг учраас зогсох ёстойгоо бас ойлгод. Энэ зогсох ёстой шүү. Би энэ дуртай, энэ дургүй. Өөрийгөө бид нар таньж мэдээгээс болоод өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Үзээ хаан хизээч Давид хаан биш. Давидэд байсан үнэт зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж болно. Гэтэ Давид шиг хизээч болохгүй. Монголын түүхэн чсэн Чингис хаан шиг болох гэж байгаад олон хаадууд бас буруу сонголтуудыг хийсэн тохиолдлууд ч байдаг. Яг л бурхан биднэрт хүн болгоны амьдралд өгөгдсөн тэр одоо хийх ёстой зүйл байгаа. Бас онцлог. Тэрүүгээр бид нар амьдрал. Өөрийгөө таньж мэднэ гэдэг бол маш чухал юм аа. Та ямар хүн бэ? Ер нь өөрийгөө таньж мэдэхгүй хүмүүс бусадтай өөрийгөө харьцуулах сорилтонд их орчдөг. Өөрийгөө та таньж мэдээрэй. Хоёрдугаарх нь Үзэгийн хувьд бол өөрийгөө таньж мэддэг. Яагаад гэвэл би бол одоо дахилж тэр дахилчийн хийх ёстой зүйлийг ч би хийж чадна. Би түрүү хэлсэн шиг бид нар хийж чадахгүй учраас хийдэггүй биш. Хийх ёсгүй учраас хийдэггүй байхгүй. Заримдаа бид нар энэ үгийг хэлж чадна. Би одоо ингээд пасторын хувьд, захирлын хувьд ч юм уу хэлж чадна. Гэхдээ би хэлэх шаардлагагүй гэдгээ мэдчихэж байгаа. Яг бол тэр хүн нэг туулж иж ойлгоно. Зөвхөн орхидог. Заримдаа шаардлагагүй үг хэлсэндээ бас харамсдаг. Яг бол тэр хүнд сонсох тийм потенциал одоохондоо бий болоогүй. Хоёрдугаарт нь Үзээ хаанаас бүгдөө сурах ёстой зүйл гэх юм бол үгүй хэлж хэлж сурах ёстой. Ер нь үгүй гэж бусдад хэлж сурах юм бол өөртөө тийм гэж хэлж сурч байгаа. Уусаараа би амжихгүй гэвэл өөртөө амжина гэдэг тэр төлөвлөсөн зүйлээ хийх амжина гэдгийг хэлж байгаа. Бид нар ингээл ер нь үгүй гэж хэлж чаддаггүй. Ер нь манай Аз хүмүүс нөгөө тодорхой хэмжээний юм ичгүүрийн соёл гэж одоо олон улсынхан яриад идэг л да. Ер нь бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдгийг маш чухал тавьдаг. Тийм учраас үгүй гэж хэлж сурах нь маш хэцүү байдаг. Бусдаас өөр байхдаа тавгууддаг. Үгүй өөртөө заа гэж хэлж байгаа. Үгүй гэр бүлдээ тийм гэж хэлж байгаа. Үгүй өөрийнхөө өсөж хөгжөхөд тийм гэж. Гэхдээ тэгэл зүгээр л бүх юмн дээр тийм. Ер нь бүх юмн дээр тийм гэж хэлж байгаа хүн бол өөрийгөө таньж мэдээгүй хүн гэж хэлж байгаа. Өөрийгөө таньж, юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Би юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ гэдгээ мэдгүй хүн л төлөвшил бол дотоод ухаар л.
Төлөвшөл бол ухаар л байдаг. Би юу хийх ёстой вэ? Би юу хийх ёсгүй вэ гэдгээ дотор ухаар л байдаг. Сая гэрчилж байгаа залуу маань хэлсэн тийм үү? Яг ингээд бурхан бид нар тэр ухаар л өгдөг. Ингэж болохгүй шүү. Яг тэр ухаар л биднийг төлөвшөлд хүргэдэг. Тэгээ төлөвшөл бол ерөөсө биологийн нас шиг ингээд цаг хугацаа зөндөө өнгөрж иж хүрдэг биш. Ерөөсө нэг хормын дотор цэсэн хүн шууд тийм ээ төлөвшөх боломжтой. За одоо би зүгээр нэг эрэгтэй хүн биш шүү. Одоо би аав хүн шүү. Энэ ухаар л ирэхэд л өөр болдог. Тэрээс яг эндээс бид нэр төлөвшдөг. Тэгэхээр Үзээ хаан ч гэсэн за би хаан ингэж улс орн бурхан надад энэ боломжийг өгсөн. Би улс орноо ингэж сайхан удирдаад тийм ээ ингэж бурханыг баярлуулъя. Тэгэхээр Давид хаан ч гэсэн яг тэр хормын тэр төлөвшөл иржсэн. Ухаарал. Давид ингэж хэлсэн. Би бол өвс ногоо мэт. Өнөөдөр ургаад маргааш тийм ээ галж шатаагдах. Ийм л өчөөхөн амьд. Тэгэхээр энэ өчөөхөн цаг хугацаа энэ боломжийг би бурханы алдрын төлөө зориулъя. Тэр ухаарал. Зөв зүйлийг хийхэд хүрдэг. Тэгвэл өнөөдөр аав нараа, өнөөдөр ээж нараа таны хүүхдүүд хэд үрж байна? Таны гэр бүл ямар цаг улирлыг туулж байна? Юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ? Энийг бид нар таньж мэднэ гэдэг бол маш чухал. Хараа. Яг эзний үгэн дээр гэвч гэдэг үг бол маш чухалыг хэлж байгаа. Ер нь яг туулаад, зовоод тэр явж явах үед үзээ буруу сонголт хийгээв. Яг тийм хүчрэгчээд нэр алдартай болоод хүмүүс бүгд түнд алгад очиж явах үед бардам болж. Тэгээ бүр юу гэж хэлж байгаа юм бол зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос гэж хэлж байгаа. Бүр ихэд бардам. Хүнийг сонсгоо байсан. Би таасан. Та хүн сонсгоо болоод байна уу? Би мэдэж байна. Тийм ээ. Манай эхнэр битэр ам зүрээд өрөөндөө үйц. Тэгсэн чинь манай хамгийн баг хүү хаалга хүчтэй түлхэж ирж орж ирэл. Одоо та хоёр боллоо. 50 бай. Тэнгүүш. Хэвээ пал хийдэл. Тий. Тэгээ за миний хүү одоо битээр боллоо. За одоо болъё гэж зогсоос. Дандаа бид нар тэр дуу хоолой ирдэг. Тэр дохоо, тэр сайн тий, тэр тэмдэг бидэрт ирдэг. Машин бариа явж байгаа. За одоо ийм зүйл ирж шүү. Хурдаа багсгаарай. Одоо тойрог байна шүү. Ингэж чаддаг хүн бол мэрэгэн ухаантай. Амен. Өдөр хамтдаа залбирая.